За сайн уу юу байна? Таяа байна да. За айгу сүртэй марчиг өгсөн байгаа сте love me mom don't leave me гэрэд. Аха. За тэгэхээр энэ нөгөө нэг удаа саяхан нэг яваад байсан шүү дээ фэйсбүүкээр нэг охин одоо за би ингээ хамгийн тавчхнаар хэлчихэ. Та байртай болсон. Би гэхдээ хүүхэд насаа одоо аз жаргалгүй өнгөрөөсөө ингээд нэг тийм бичсэн байсан. Аха. Санаж байна. Тэрийг уншсан уу? Уншсан. Тэрийг уншчаад тэгээд тэр талаар ярилцъя гэж бодоод. За тэр охин болохоор ээж нь одоо 4 настай байхад нь Япон явна гэд явсан тий. Тий. Тэгтээ өмнө нь бол гадуур гоё тоглуулад ерөөсөө Япон явлаа энэ төр гэж хэлээгүй байж байгаа явчаад явсныхан дараа нь гэрийнх нь ээж чи Япон явцсан байж байгаад ирнэ гэж хэлсэн. Тэр нь бол маш их трам үсгээд одоо насан туршдаа ээжтэй гомддгоо. Тэгээ та ядахта нэг удаа ч гэсэн намайг тэрвэрэд ингээд хоёлаа байх байсан юм да гэж харамссан гэж хэлээгүй болохоор бас айгуу гомддог гэсэн тийм утгатай зүйл байсан тий. Аа. За одоо ер нь залуучууд маань гадагшаа айгүй их ажиллаж байна. Энтэй холбоотой ер нь зүйлсийг бас ярилцах хэрэгтэй байх тий. Аа. Харин За бас чи яг юу тэгэж гэж бодоод бодож байна? тэгээд хөр хямтай 4 настай хүүхд тэгээд өмнөх өдөр нь ингээл бүр дуртай юм хийлгээл дуртай юм авч идүүлээл ингээл ер нь бол хүснээр нь байлгаж ийсэн маргааш өглөө нь босоод ирсэн чи ээж нь байхгүй байсан гэхээр амар л байсан бахал та хөр хямт мэдээж хэрэг тэгээ хүмүүс ингээд ээжигээ асуухаар ээж чи ингээ гадагшаа явцсан тэгээд ингээд явхаас өөр аргагүй байсан гэд хэлсэн гэж хэлж байгаа нэ зайлвал. Тэгээд энэ Би болохоор яг одоо тэгээд би бол ойлгохтой тэр охин бүр ээжтэйгээ бүр хамт мунддаг бүр ингээд нөгөө нэг арай жоохон бие дааж амжаагүй бүр нялх байсан юм байна гэж ойлгосон. Тэгээд орой унтахтаа ингээл айдаг майдаг гэл те. Тэгээд аха. хэрвээ бурхан байдаг бол 10 таалга дотор ээж минь орож ирээрээ мэрээрээ гэл хүрхэн амт ингээл амар тэр чин нялх хүүхдийн хувьд бол айгүй хэцүү шттэ хүрхэн амтаа. Гэхдээ тэр Би одоо багтаа ээжийн өнцгөөс байхдаа бодохоор аха. ээжийн өнцгөөс бодохоор Одоо бас боломж олдсон ингээд явхаас өөр аргагүй байсан гэд ингээд бодохоор айгүй хэцүү байгаа байхгүй юу. Тэгэхээр хоёул яг энэ тал дээр ингээд хоёр талаас нь ярих юм уу? Юу ч гэсэн ингээд ярилцаад үзье. Аха чи угаасаа л хоёр талаас нь ярих байх л да. За би болохоор багтаа яг 1-р анги нөө 2-р анги байхад манай ээж мэрэгжил дэвшлүүлэх гээд Орос руу нэг за жил юм уу жилч хүрэхгүй ч байж магадгүй дээ явж исэн байхгүй юу. Тэгээд тэр хугацаанд би яг Орос руу мэрэгжил дэвшлүүлэхээ явах гэж байгааг бол мэдчихсэн, хэлсэн байсан. Аавтайгаа эмээтэйгээ үүлдсэн. Тэгсэн ирнээсээ ингээд айгүй хэцүү байдаг гэсэн байхгүй юу? Ер нь ээжигээ амар санаад би ч юм бол энэ хүүхдээ хажууд хамаагүй том болцсон 1 2 дугаар анги ээж рүү захиа бичдэг гэхэр ч одоо бичиг үсэг тайлгцсан тэгэхээр нэлээд том болцсон маа сте. тийм байна. Одоо яг хэдэн настай байснаа сандгүй юм. Тэгээд ээж рүү захиа бичдэг тийм настай байсан ирнээсээ надад амар хэцүү байсан байхгүй юу? Өөрийнхөө аавтай эмээтэй байсан хэрнээсээ л ээжийн тэр нөгөө нэг халуун дулаан мэдрэмжийг ерөөсөө ингээд өгүүлээд байт юм бэлээ. Ээж байхгүй болохоор одоо эмээ аав хоёр нэг тийм загинж магнаал сүртэй юм байдгүй ч гэсэн гэр нэг айгу хүүтэн болцсон нэг тийм гоё баяртай жаргалтай урамсгал ерөөсөө байхгүй. Тэгээ би одоо ч гэсэн яг ингээд эргээс санахад ээжтэр нэг жилийн хугацаанд л мэрэгшил дэвшлүүлэх гэж явах тэр хугацаа айгу хэцүү байсан. Тэгээд дараа нь ээж ингээл мэдээч хэрэг Оросоос сурчаад ирэхдээ бид нарт ингээл гоё хувцс янз бүрийн юм авчирсан ч гэсэн ерөөсө тэр юу авчирсныг нь бол би санахгүй байгаа байхгүй. Ээж л ирэхэд амар гоё байсан. Гэр дүүрэл ингээл халууд үгэл айгүй гоё байсан. Тэгэхээр бүр ингээ олон жилээр явхад ялангуяа насны бага байгаа хүүхдийг ингээд за одоохондоо юм итгэхгүй юм чи ингээс яваа ажил хийчихэд ирээ гэд ингээ явах бол хүүхдэд аюу хүн дээр тусдаг нь бол ойлгомжтой. Тэгээд энэ үед бодвол нөгөө нэг өдөр болгон видео кол мол хийгээл тех боломжгүй л байсан багалтай хүрхэн амтаа. Одоо өдөр болгон видео кол хийсэн ч гэсэн орлохгүй хаа. Тэгээд тэр чинь нэг за цагийн байдал, ажлын байдлаас хамаарал тэгэл бүр 24 цаг видео кол хийнэ гэж байхгүй шүү дээ. Тэгээд тэр хажууд байгаа бол бас айгүй өөр л дөө. Тэгэхээр бүр ээж аав нар маань үнэхээр хэцүү одоо боломжгүй те амьдрахад үнэхээр хэцүү биш л болвол
хүүхдээ орхиж явахгүй хамтдаа явах шийдвэрийг гарвал айгүй зүгээр гэж би бол Ааха. бодож байна. Ааха. Тэгээ хүүхд гадагшаа ажилт явахад одоо хүүхд авч явахад айгүй хэцүүлтэй. Тэр бол Тийм шүү мэдээж дээ. хэрэг айгүй хүнд. За нөгөө талаас ээж аав хоёрын талаас те бодоод Мгм. үзвэл хүүхэд бол яг ингэж л хэлж байгаа энэ чинь хүүхдийн бодол шүү дээ тий. Ээжтэйгээ л байсан бол гоё гэвч заримдаа үнэхээр ээжтэн за энэ бол байрны тухай ярьж байна. Мгм. За хүүхэдээ ингээд хоногийнх нь хоолыг авч өгч чадахгүй тий. Мгм. Хувцас шинэ хувцас авч өгч чадахгүй ийм хүнд нөхцөлд орох тохиолдолд байна шүү дээ тий. Тийм шүү дээ. Тэгээд тэрийг бол хүүхэд мэдэхгүй шүү дээ. Нөгөө Мгм. эмээ өвөөтэйгөө ч юм уу аав ээжтэйгээ ингээл инээж таниагаал яг үлсөөл хоолгүй болж байгаагаа ч барыг хүүхэд анзаарахгүй шүү дээ. Яаж игээл Мгм. юм одоо байгаа материалаараа хүүхэдтэй хоол хийж өгөөл явж байгаа Мгм. хүүхэд бол мэдэхгүй. Тэр Мгм. ээж аавын зүгээс болохоор бас аргагүй болоод явж байгаа ах гэж бодож байна. Ааха. Тэгээд энэ охины хувьд болохоор одоо ингээ 25 хүрсэн ч гэсэн миний энэ сэтгэлийн тэр үеийн одоо ээжигээ сансан битгэрэл ингээ гараагүй. Одоо хүртэл травматай байдаг. А гэхдээ тэр үед ээж маань одоо ингээд ээж нь явах гэж байгаа шүү гэдгээ ингээд охиндоо хэлээд тэгээ хоёлаа ингээд тэрвэрлдээд уйлж муулаад ингээд явсан бол одоо энэ сэтгэл зүйн травма арай бага байх байсан болов уу гэж ер нь бол хэлж байгаа юм байлээ энэ охин. Гэтэ Аа. ингээд үнэхээр явахаас өөр аргагүй те ингээд э, алтан боломж ч гэх юм уу те ганц хүний амьдрал ганцхан удаа тохиолдох ингээд амьдралаа дээшлүүлэх боломж байгаад ингээ хэрвээ үнэхээр хүүхдээ орхиод явах гэж байгаа бол хилцэн дээр те хичнээн жоохон байсан хүүхд бол ойлгоно штэ. Яг хөө хийсэн дээр хилээд уйлна л та тий уйлаад муу Тэ. юм болол тэгтэл ер нь бол хийсэн дээр л тэ хүүхдээ нээлттэй ярилцаад ийм учраас ингээд явж байгаа хизээ ирнэ гэдгээ яг тодорхойлох хэрэгтэй гэдэг. Одоо нөгөө нэг сүүлийн үед хүүхэд цэцэрлэг явхад айгүй хуйлдаг гэд тэгээд ярьж байгаа шүү дээ. Тий анх удаа цэцэрлэгт явж байгаа хүүхдүүдэд эсэгчүүдэд өгж байгаа зөвлөгөө одоо сэтгэл зүйчдээс өгж байгаа зөвлөгөө бол хүүхэдтэй хэлээ. Ингээд цэцэрлэг гэдэг юмд явна. Орой хэдэн цагт авна. Орой бол чамайг заавал авнаа гэж хүүхдэд ойлгуулах хэвээр тэрийг ингээ өглөө болгон чамаагүй хэлэх хэвээр ойлгодог болчихно тий. Тэгэхгүй болохоор хүүхдийн нэг газар орхио авчихаар тэр хүүхэд орой ирнэ гэж юусоо ойлгохгүй ингээл нэг газар танихгүй хүмүүсийн дунд хайчлаа гэж ингээд мэдрэмж төрдөг гэж байгаа байхгүй юу. Ааха. Одоо цэцэрлэгийн хүүхдэд тий дөнгөж анх Ааха. удаа цэцэрлэгт явж байгаа хүүхдэд ингээл хайчиж байгаа юм байгаа да хизээ ирэх юм бол ирэхгүй юм болов уу гэж ингээ уйлаад байдаг гэж тэгж байгаа байхгүй юу. Тэгэхээр Ааха. ээж нь ингээ орой ирээд аавн чи энд ингээ гоё тоглоод унтаад хоолоо идчихэд ирж авъя шүү гэд ингээ тайлбарлаад байхаар хичнээн уйлж байгаа ч гэсэн хүүхэд тэрийг сонссон байдаг ойлгоцсон за ямар ч байсан ирэх юм байна гэд ингээ тайвширчдаг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэтэй яг адилхан одоо зөвхөн цэцэрлэгийн тий орой авах төдөд ийм болж байхад чинь бүр гадагшаа одоо хэдэн жилээр хэдэн сараар явах гэж байгаа хүмүүс хэлэхгүй явхад бол хүүхдэд айгу амарсан тий. Тийм шүү дээ. Тэгээд нэг яг хуу таньдаг ч гэсэн тэгээд нэг ээж аав нь биш шүү дээ. Тэр чинь үлдээж байгаа айл нь те. Тий одоо эмээ өвөө дээр нь үлдээсэн ч гэсэн ээжийг орлохгүй шүү дээ. Одоо ээж нь хичнээн муухай хүн байсан ч те загиндаг ууралдаг хүн байсан ч хүүхдийн хувьд хамгийн л чухал хүн нээж байдаг гэж байна шүү дээ. Харин тэг хөөрхий. Тэгээд хүүхд бол ингээд бидний бодож байгаагаас илүүгээр ингээд бид нарыг хайрлж яадаг гэж байгаа байхгүй. Тэрийг сонсохоор айгүй өрөвдөлтөй санагдаад байдаг шүү дээ айлууд. Тэгэхээр хүүхдтэй одоо ингээд зарим эмээ өвөө нар чи өглөө нь цэцэрлэгт нь хөргөж өгтөө одоо ээж нь ингээд төрүүлээд ажилдаа явахгаа гарцсан байдаг шүү дээ. Тэгэл эмээ өвөө нь ч юм уу аав нь хөргөж өгтөө. За ээж дээр нь аваачиж өгнө гэж хэлээд уйлуулахгүй аваад гардаг. Тэгээд яг аваачиж өгтөө цэцэрлэг дээр нь аваачаад өгчдөг. Тэр бас ингээд тэр хүүхдийн сэтгэл зүйг ямар нэгэн байдлаар гэмтэж байгааг нь л нэг хэлбэр баг тий. Тэр одоо тэгээ дараа нь итгэхгүй болно гэсэн үг л дээ. Олон дахин тавцгатаар за угаасаа одоо хүн ээж дээр хэлэл аваачиж ална гэсэн үг шүү дээ. ааха. Ээж дээр Бодлоо аваачиж дандаа ингээл хэлдэг юм чинь тий. тий. Гарангуутаа тэгэл цэцэрлэгт аваачаад өгчдөг ингээл тий. Тий одоо өвөө дандаа л худлаа ярьд юм даа ч юм уу тий. За тэгчлээд ингээд итгэлээ алдна гэсэн үг л тий. Тэгэхээр ямар яадаг ч байсан жоохон ч байсан хамаагүй одоо ингээд нэг 2 настайгаас нь хүүхдүүдийг цэцэрлэгт авч байгаа шүү дээ. Тэгээ 2 настай хүүхд чинь бидний яриа 2 настай байтугай тэрнээс жоохондоо аягуулсан ойлгодог болцсон байдаг болохоор ер нь цэцэрлэгт ч бай ийшээ тийшээ явахдаа хүүхдэд заавал хэлж ивэл ойлгоо шүү гэсэн үг мессеж хэлж дээ тий хоёлоо л. Аха. Тэгээ ер нь бол гадагшаа явсан ч гэсэн одоо хүний амьдралыг тааваршгүй шүү дээ. Тийм шүү дээ. Үнэхээр шаардлагатай
настай болоод явж байгаа, ажил амьдралаа сайжруулъя гэж байгаа тий Аха. залуучууд одоо байгаа шүү дээ. Одоо тэд нарт ингээл төлөвлөж байгаа л хүүхдтэй болохгүй яасан маас ингээ тийм бодит бус зөвлөгөө өгөх аргагүй байгаа байхгүй юу? Мгм. Хүүхдтэй босны дараа бас илүү сайхан амьдралыг өгөөл гадагшаа явж байгаа шүү дээ. Чи амиа ихчээгээд би сайхан амьдрья гэд тэнд очиж хар ажил хийя гэж байгаа хүмүүс байхгүй шүү дээ. Мгм. Гэр орноо л нэг айтайхан болгоё гэж явж байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр тэр залуучууд одоо нэгэнд хажууд байхыг нь орлож чадахгүй ч гэсэн тэрийг ингээд хүмүүс янз бүрийн нөө өөрийнхөө үнэт зүйлээр орлох гэж оролдог. Ихэнх нь одоо хүссэн зүйлээр нь л хангах гэж оролдог тий. Одоо сайн Янз янзын сургуульд бэлэг явбал мэлэг авч өгөөлөө. тий. Аха. Эмээ өвөө нь хэлж байгаа сайн хувийн сургуульд оруулъя, хайж агаад хамгийн сайн сургуульд нь оруулаарай гэл тий. Мгм. Тэгээд гайгүй утас мушрамсыг нь олвол яаж игээд аваад явуулчих сарынхаа мөнгнөөс тий гайгүй хоолунд дээрээгээл Монгол руу айгүй их мөнгө явуулж байгаа шүү дээ. Мгм. Тэгвэл тэр болвол орлохгүй. Мгм. Харин одоо хүүхдтэйгээ ярилцдаг авах хэрэгтэй. Хичнээн бүр ингээд одоо нэг нас мастай ч юм уу тий сайн ярьж чадахгүй байхад орхио явсан ч гэсэн сайн уцаар яриад тэр орон зайг нөхөх гэж аль болох оролдох юм бол илүү их цаг зарцуулах юм бол арай үр дүнтэй байж магадгүй. Хүүхэд бас ойлгоно л доо. Би бол хүүхдийг ойлгодог гэдэгт бүр 100% итгэлтэй байдаг. Тий, хүүхэд өстой сайн ойлгодог. Тэгээд Тэгээ ээж дараа нь нь үнэхээр ийм одоо шаардлагатай нөхцөл байдалд ороод аргагүй байдалд ороод ингээ явлаа гэд дахин хэлээд байхад яг гомдж байгаа ч гэсэн учир шалтгааныг мэдж байгаа хүүхэд бол ирээдүйд бас гомдох гомдлон гайгүй байж болох тий. тий шүү дээ. Тий, энэ хүүхчиг одоо ингэж бүр амар гомдтлоо, травм болтлоо, сэтгэл зүйд нь нөлөөлтлөө ингэ шарах үлдэхгүй байх л гэж бодож байна. Би нөгөө нэг энэ хангас мами юунд байдаг байхгүй юу? Одоо инстаграмын энэ юунд. Тэгээ саяхан нөгөө нэг Даша гэд охноос юу яасан. Тэгсэн чинь Даша бас нөгөө нэг багада ээжээсээ хол байсан юм билэ. Тэгээ нэг хүн асуултсан хүүхдээсээ хол байхыг юу гэж боддог вэ гэсэн чинь энэ жоохон хэцүү асуулт байна. Ээжээсээ хол өссөн. Энэ бол ээжийн буруу биш л дээ. Гэхдээ амьдрал тэр үед тийм байсан. Гэхдээ ээж авгүй өссөн хүний траума маш хүнд байдаг шүү гэдгийг хэлмээр байна. Хэрвээ үнэхээр орхиж явах зайлшгүй шаардлага буюу харал идсэн муу амьдрал тохиолдсон бол өөрөөс чинь дутгааргүй хайрлаж хамгаалах хүнд үлдээгээрэй гэд бичсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр өөрөөс нь дутгааргүй хайрлаж хамгаалах хүн гэдэг чинь одоо бас ер нь хэцүү те олоход. Хэцүү л дээ. Эмээ өвөө нь л хамгийн ойрхон сонголт юм да тий. Тий, тэрнээс яг ингээд өөрөө хүүхэдтэй ээжийнх нь ихч ч юм уу, ээжийнх нь дүү ч юм уу, эсвэл ингээд тийм хүмүүс бол яг тэгж өөрөөс нь дутгааргүй хайрлна гэж байхгүй хаа. Яг мэдээч хэрэг хайрлах гэж л үзнэ л дээ. Тэгэл нэг хүний хүүхдсэн сэтгэхүй байхад хоногийн 365 хоног шүү дээ. Ингээд ихэнх өдрүүдэд сайхан хандна. За 365 хоног сайхан аштай хүн байдаг хүн гэж юу энэ хорвоо дээр байхгүй шүү дээ. Өөрөө төрсөн ээж нь хүртэл 365 хоног сайхан аштай байж чаддгүй шүү дээ. Хүүхдийн ээж хүнтэй стресстэй жуурлан амьдрал янз бүр юм тохиолдно. Тэрийг контроллох гэж хичээвч заримдаа ингээд үнэхээр бухимдах зүйл гарна те. Хүүхэд өөрөө бас юм төлөвлөгөөгүй үйлдэлүүд гаргана. Тэнгүү тэр нь ингээ хариу үйлдэл гаргаж уурлах тохиолдол байна. Тэр чинь бол нормал асуудал. Төрсөн ээж нь ч тийм төгс хүн байж чадахгүй хахад одоо гадны хүмүүс бол бас хэцүү шттэ. Хичээлтэй ял гэтэл бас зүйлтэй. Харин тий. Тэгэхээр бүр үнэхээр зайшгүй одоо шаардлагатай л биш бол хүүхдээ орхиж явах шийдвэр бас гаргамааргүй л байгаа юм л да тий. Харин тий. Тэгэл мэдээж хүм явахдаа ингээл яваад нэг жил болоод ч юм уу эсвэл нэг 6 сар болоод хүүхдээ аавна л гэж боддог байх л та хөөрхий. Тэгэл шууд ингээл үлдээчээ гэж бас боддгоо л ах те. Тэгээ авахд айгүй хугацаа орно те. Нэгдүгээр, хоёрдугаар аваад тэнд чинь нөгөө харах цэцэрлэг сургуулийн асуудал хэцүү. Монгол шиг ингээд найдад үлдээх хүн байхгүй. Тийм таних хүн байхгүй. Одоо ханаад нусгаа өвчин туслаа гэхэд өөрөө л ажилласаа чөлөө авч одоо харахгүй болно тий. Тэгээ за гадны одоо өндөр хөгжилтэй улсуудад бол нөгөө өдрийн одоо daycare энэ тий айгүй үнэтэй штэ. Цэцэрлэг энэ айгүй үнэтэй. Сургуульд орсон насны хүүхэд биш л бол тэгээ үнгүй нөгөө системийг нь авч чадахгүй улсууд бас байгаа. Харин тэгэхээр
Тэгээд ингээд эхлээд нэг байр авлаа гэл тэгэхэд байр авсныхаа дараа за нэг машины мөнгөтэй болчиход очие гэл тэ нэг машины мөнгө хийчлээ гэлээ. За ядахтаа нэг хадгалах хэмжээний хүүхдийнхаа нэг сургалтанд хэрэглэх хэмжээний мөнгөтэй болоод очие гэл тэгэл хөөх юм сунгаал байд юм шиг байгаа юм те. Тийм шүү дээ. Одоо тэгээд байртай машинтай бодлоо Монголд очиж юу ийхээ нэг жоохон бизнес эхлүүлэх мөнгө цуглуулъя гэл ингээл байхад ч айл хизээ нэг 7-8 жил өнгөрчихөж байгаа байхгүй тий зүгээр байрыг чи 1 жил ажиллаад авчиж чадхааргүй хэмжээнд одоо Тийм бас шүү дээ. хүрчлээ шүү дээ тий. Тий тэгэнгүүт нөгөө хүүхдийнх нь за одоо 4 настад нь орхисон гэж бодгоо чин цэцэрлэгийн төгсөлд 1-р ангид орно өсгөлийн баяр ингээд чухал байж болох бүх юмнуудыг одоо ингээд байраар л сольчихж байгаа л гэсэн үгэл юм байна л да. Тий. Тий. Тэгээд энэ 5 дахь асуулт нь болохоор нэг охин ингэж асуусан байсан даашаагаас яагаад одоо ингэ сэтгэл зүйчтэй ажиллах болсон бэ? Яагаад ингэ сэтгэл зүүн одоо юм юу авах хэрэгтэй болсон бэ гэсэн чинь товччноор хариулвал тэр үед байгаагаас илүү аз жаргалтай илүү сайхан амьдрах орон зай надад байгаа гэдгийг мэдрээд тэрнийхээ төлөө хийсэн алхам юм аа. Тэр бүгдийг авчрах зүйл нь миний дотор л байгаа юм байна гэж ойлгосон. Травманд амьдрах, зовлон шаналлын дурангаар эргэн тойрноо харах, эсвэл өөрийнхөө учрыг олж эдгээд цаашаага явах гэсэн л тийм сонголт үтсэн гэсэн үг. Тэгээд энэ нь ер нь их зөвл байсан гэж хэлж илээ. Энэ одоо сэтгэл зүйчтэй ажилласныг. Одоо тэгэхээр чи өмнөх тэр нөгөө нэг траума авсан байгаа 25 хүрсэн байгаа тэр охинд бол одоо зүгээр яг тэр охин сонсохгүй ч гэж болно л да. Зүгээр яг адилхан зам мөр туулсан тийм хүмүүст байсан бол ямар зөвлөгөө өгөх байсан бэ? Чи одоо ингээд өөрөө бас сэтгэл зүй ингээд сонирхдаг хүний хувьд сонирхож байх уу? Яг мэдээч хэрэг одоо нөгөө нэг сэтгэл зүгээр хэлж байгаа шүү дээ. Ямар ч төгс аав ээж байсан гэсэн хүүхэд үргэлж аав ээжээгаа гомдсон тэгээ дотроо ямар нэгэн зүйлийг буруутгсан ийм байдалтай өсдгөө гэж байгаа. Тэгэхээр ээж аав нар арай гайгүй байсан бол тэр нэг гомдох зүйл нь арай бага тий нөлөөлөл нь арай бага. Одоо ингээ бүр орхиод явсан ч юм уу ингээд шархлуулсан тохиолдолд хүүхэд бол насан туршийн травматай болчихоо. Тэгэхээр зарим зүйлийг хүн өөрөө даван туулахад айгүй хэцүү байхгүй юу. Тэгэхээр одоо сэтгэл зүйчдэр очисон дээр дотроосоо тэр гомдлуудыг нэгэнт өөрчилж чадахгүй зүйлсийг бол гомдлуудаасаа салахгүй бол ирээдүйн амьдралын сонголтонд бас нөлөөлнө шүү дээ. 25 та хүн гэдэг чинь дараа нь өөрийнхөө хүүхд гэр бүлд эдгээр зүйл чинь жижигхэн зүйл биш байхгүй тий. Ингээл хаяа явчихдээ штэ гэсэн одоо миний хайртай хүн хаяад явшин штэ гэсэн бодол магадгүй нөхөртөө сонгоход нөлөөлж магадгүй яа тэгэхээр итгэж чадахгүй тий. Нөхөртөө ингээл бас хайртай хүмүүс хаяал явчихдээ штэ. Би өөртөө л найддаг штэ тий. Ингээд намайг хэрэгтэй үед байдгүй штэ та нар гэд ингээд ийм нэг сэтгэлийн гүнд бодолтой болчвол нөхөртөөгөө ч гэсэн ингээд хэвийн амьдралыг үргэлжлүүлэхэд хэцүү байхгүй. Тэгэхээр цэрийг одоо сэтгэл зүйчтэй л даван туулахаас өөр аргагүй. Тэгэхээр сэтгэл зүйчтэй очихын зөвөөл гэсэн үг юм байна те. Одоо нөгөө нэг систем вектор байгаа даа шүү дээ хоёулагийн яриад байдаг. Тэрэн дээр жишээлбэл одоо ингээд би болохоор систем векторыг болохоор айгүй ингээд хүний амьдралыг хөнгөвчлөөд өгчт юм байна гэсэн бодолтой болсон байхгүй. Ягаад тэгэхээр тэр хүн чинь ингээд манай ээж чинь ийм вектортой сэтгэл зүйн вектортой учраас ийм сонголт хийсэн юм байна. За эсвэл тэр үед ийм л байхаас өөр одоо ингээд аргагүй байсан юм байна гэд ойлгож штэ. За манай ээж ийм сонголт хийх л хүн юм байна угаасаа гэд ойлгочхоор ч бас арай нэг хөнгөн хүлээж авах боломжтой болохолоо. За тэгжээж л хүн уушлаа штэ. Систем вектор байна уу, сэтгэл зүй байна уу хамаагүй. Ер нь бол хүн энэ дотор байгаа гомдлыг тайлахын тулд ойлгох хэрэгтэй тий. Тухайн нөхцөл байдлыг би одоо миний ээж энээс өөр аргагүй байсан юм шүү дээ гэж ойлгочвол хүн ингээд гомдхоо болж штэ. Ойлгохгүй байгаад байгаа байхгүй. Одоо жишээ нь түрүүний захиан дээр жишээ нь тий. Яа гэм бэ? Хүсээгаа тий. Үгүй яг ээжийнхээ өнцгөөс харсан ч гэсэн тэгэл аргагүй болол явсан л та хөрхийг ойлгосон юмнээсээ тэгтэл ээж те ингээд ядуу зүдөө байсан ч хамаагүй хөсөө гартлаа тэрвэрлдээд ингээл байдаг бэжтэй гэд миний ээж харамссангүйтэй гэдэг чинь ээжэд бас өөр сонголт байсан штэ гэд хүн дотор бодогдоод байгаа байхгүй юу одоо аргагүй л миний ээж явсан гэхдээ яг үнийг хэлэхэд ядуу зүдөө ч хамаагүй надтай хамт байсан болол гэсэн нэг Б хувилбар толгоонд нь байгаад байгаа байхгүй. Тэр хувилбарыг ээж яага хийчээг юмдээ гэж бодно гэдэг чи ээжээгээ буруутгаад байна л гэсэн үг. Тэгээд буруутгаад байгаа хүн чинь уурчилж чадахгүй шүү дээ. Танд угаасаа тийм
хоёр сонголт байсан. Та угаасаа яг хэцүү байгаад сонгосон ч гэсэн ингээд өөр бас сонголт байсан шүү дээ. Яагаад тэгсэн бэ гэдээ ойлгохгүй байгаад байгаа байхгүй. Тэрийг ингээд ойлгуулахад ганцхан бас систем вектор надад туслахгүй гэж би бол үзээд байгаа. Сэтгэл зүйчэд тэрний нөгөө гомдол тайлах те одоо энэ травмыг тавьж уулах тийм сэтгэл зүйн дасгалууд байдаг. Тэднийг хийхгүйгээр зүгээр л ээжийг ойлгоод тэр гомдлыг бас тайлахад жоохон өрөөсгөл ойлголттой. Сонирхолтой юм байна. Гэтэ би бас заримдаа ингэж хараад байдаг байхгүй. Одоо ингээд нэг сэтгэл зүйчийн одоо ингээд нэг юм юунд орцсон. Одоо амтнд ч юм уу те. Яг ингээд тэр сэтгэл зүйчд хамаг юмаа л ярихгүй бол ингээд цаашаа амьдрал нь явахгүй байгаа юм шиг ингээд ийм нэг тийм хүлээсэнд оруулцдаг юм шиг бас тийм тохиолдол байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Байгаа. Одоо би жишээ нь айгүй ингээд сэтгэл зүйчтэй яриад ингэжсэн. Сүүлдээ би ийм сэтгэл зүйн юмын одоо суухгүй л бол миний амьдрал нэг юм зүг чигээ алдах гээд байгаа юм шиг те. Гинт ингээ хоосон болсон. За би одоо юу хийх вүлээ гэж бодох гээд байгаа юм шиг. Нэг тийм үед бол орж ирсэн яг ингээд асуудлуудаа шийдээ сэтгэл зүйн асуудлуудаа шийдээ явснаа сүүлдээ яг ингээд ганцаараа үлдэнгүүд айгүй тийм паникнд ордог гэх юм уу? Яг нэг сэтгэлдээ юм тасал болсон зүйлээ хайгаад те. Тэгэхээр сэтгэл зүйч ярмаар ч юм шиг яг нэг тийм үе бол гарч исэн. Тэгээд тэр чинь бас сэтгэл зүйч сэтгэл зүйн асуудал чи ер нь бол хийж дуусахгүй байхгүй юу? Ухаалах юм бол ухаалаа. Тэгээд тэрийг одоо насаараа яриад бас зарим зүйл чи одоо шийдэгдэхгүй зүйл байна те. Яг яриад байхаар сэтгэлийн шарах ерөнхийдөө юм нөгөө ий шарах шиг биш болно гэдэг байхгүй юу? Ингээ харахад цус нь гоочсон те амар өвдөж байгаа. Ингээ гараа хүрэхээр цус мус хамаг юм гоожж байгаа тийм шарах шиг биш. Сорив тогтож эхэлнэ. Ярих тусам сорив нь ингээд за надад ийм сорив байгаа. Гэхдээ тэн дээр ингээ хүрэхэд өвдгөө болно гэсэн үг байхгүй. Хуруугаараа хатгаж үзэхэд одоо өөрөөр хэлбэл тэр дурсамжийг чи эргээгээд сэдрэхэд бүр өмнөшгөө ингээ зүрхэнд өвдөхгүй. Тийм болсон. Муухай дурсамж байсан. Гэхдээ өмнөшгөө л өвдөхгүй болно гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэр бас одоо сэтгэл зүйчийн бас нэг байнгын үйлчлүүлэгчтэй байх. Би айгу муухай хартай юм за уучлаарай. Гэтэ яг шаардлагатай тохиолдол бол сэтгэл зүйчэд хандах хэрэгтэй. Угаасаа сэтгэл зүйчэд ингээ эргэлздэг хүмүүс сэтгэл зүйчийг сонгохдоо бол өөртөө итгэж болохоор таатай санагдаж байгаа хүнийг заавал сонгох хэрэгтэй. Өөрчөө итгэл төрөхгүй байгаа. Одоо жишээ нь чам шиг ингээд хардж штэ тий энэ намайг ингээд бодлоо мөнгөний төлөө дахин явуулаад байгаа юм биш үү гэсэн мэдрэмж төрж байгаа бол тэр хүнтээс ямар ч үр дүн гарахгүй байхгүй юу 100% итгэж чадаад за ингээд би энийг даун туулахад надад үнэхээр туслах хүн юм байна гэж итгэжээвэл чи нэг уулзаал ерөнхийдөө мэдэгдэн штэ тий штэ тийм мэдрэмж төрөхгүй л байвал сэтгэл зүйч солиход бол гимгүй. За өнөөдөр ярилцлага гоё боллоо. Тэгээд хүмүүс өөрөөсөө дүгнэх баха гэж бодож байна. Их баха. Онцгой бүр шаардлагагүй болвол хүүхдээ ер нь бити орхиж яваарай л гэж хүсэж байна. Мэдээч хэрэг сайхан амьдрал руу ингээд тэмүүлж байгаа. Гэхдээ чи ээж аав болсон бол чамд бас хариуцлага байгаа тийм. Нэгдүгээр мэдээч хэрэг хүүхдтэй болохоос өмнө ер нь би ямар амьдрал хүүхдтэй авчрах гэж байна гэдгээ бодсны дараа хүүхдтэй бол мэдээч хэрэг сайн. За тийм зүйлийг бодоогүй санамсаргүйгээр хүүхдтэй болсон хүмүүс байвал хүүхдтэй босны дараа гинт ингээд нэг амьдралыг өөрчлөлмөр эрэгтэй эмэгтэй хүмүүс аль алинтэн санагддаг тий. Одоо нэг илүү сайхан амьдрал авчих ингээд нүүрэн дээр тулаад бодит хүн төрөөд гарцсны дараа нэг хичээмээр санагддаг. Тэнгүүд гинт одоо 1-2 настайд нөхцөм шийдвэр гараад гадагшаа сургалтанд явдаг те магистрт явдаг ч юм уу эсвэл ажиллана гэдэг ийм шийдвэрүүдийг бити гаргаарай. Монголч гэсэн бас хичээгээд амьдрах боломжууд байгаа шүү. Бүр үнэхээр тулцсан те. Тийм л тохиолдол биш бол хүүхдээ бити орхиж яваарай. Авч явах арга замууд бас байгаа. Одоо хүүхдтэйгээ очиод хүүхдийн нөгөө нийгмийн халамж нь тухтай тийм улсууд бас байд юм байлээ шүү дээ те. Одоо Японд жишээ нь бага насны хүүхдийн цэцэрлэгт нь одоо хамруулах
боломжтой те гадаад ажилчин байсан ч гэсэн Унгар энтерт ажилладаг хүмүүс бол хүүхдтэйгээ хамт явах боломжтой. Их мэдчлэн бүр ийм хүүхэд авч явж болохгүй хэцүү тийм усыг бити сонгороо хэрэг үнэхээр гадагшаа явах гэж байвал Ааха. Ер нь бол тэр тэгээд хүлээрээ л хамтаа явсан дээр. ер нь бол тэгээ хүүхдтэй болоод нэг хүнийг ингээд төрүүлээд гаргаад ирсэн юм чинь тэр хүнийхээ өмнө хариуцлагатай байж бити амиа хуваа хичээгээрэй л гэсэн санаа шүү дээ. Ер нь бол бас жоохон амиа ботсон л шийдвэр яг ингээд За зүгээр яг амиа болсон яг их нь ингээд зүгээр хаашаа хүүхдтэй бас боломжтой. бодож байгаа тийм. Ааха. Ер нь яг хүүхдтэй бас бодож л байгаа. Гэхдээ тэр хүүхд ч одоо яг энэ охины хувьд бол 25 жилийн өмнө хүний сэтгэл зүйн тухай асуудлыг бид нар хэн ч ярьдгүй байлаа те сүүлийн жилүүдэд л айгүй ярьж байна. Одоо нэгэнт юм хөгжсөн хүүхдэд ингэж нөлөөлдгийг бид нар мэддэг болцсны дараа тийм сонголт битгий хийгээсэ те. Одоо бидний хүүхд наснд бол айгүй олон хүмүүс Солонгос руу аав ээж нь ажил хийхгээ явж исэн те. Бид нар бол хүүхэд нэг юм мэдэрдэггүй юм шиг боддог байсан. Яг үннийг хэлэхэд бидний хажууч гэсэн аав ээж янз бүрийн юм ярьдаг те. Тэгэл угаасаа хүүхэд эмэгтэй гэдэг ингээд те. Тийм юу мэдхийн гэсэн байдалтай дандаа ханддаг. Гэтэл тэр дотор янз бүрийн юм болтыг одоо ингээд нэгэнд мэдсэний дараа за жоохон байгаа юм чи юм мэдэхгүй юм чи орхиогоос явчаад ирээ ч юм уу тийм шийдвэрүүдийг битээ гаргаарай. Нэг настай байсан ч гэсэн хүүхдэд бол нөгөө хаягдах мэдрэмж чинь хамгийн амар штэ. Тийм штэ. Би сая яг нөгөө Японд хүүхдээ юу явах боломжтой юм байл штэ гингүүт нэг амиа ботсон юм шиг санагдаа явцсан байхгүй юу? Юу? Саяны охины ээж нь ягаа нөгөө нэг Япон явсан гэсэн штэ. Тэгээ чи сая Японд бас ийм ажилчид нь хүүхдээ цэцэрлэгт өгөх боломжтой юм байлээ гингүүт нь бас авч явах боломж байж тээ гэж бодохгүй юу? Үгүй мэдгүй сүүлийн үеийн одоо энэ нөгөө нэг залуучуудын влог энтрийг харахад хүүхдээ цэцэрлэгт өгөөд байт юм байл шүү дээ. Тэгээд би боломжтой юм байна гэж харсан байхгүй юу? Гэр бүлээр очисон залуучуудыг. Солонгос бүр бараг 6 сартаагаас нь аваад ирлээ шүү дээ цэцэрлэгт. Тийм. Гэхдээ яг тийм тухайн үеийн нөхцөл байдлаар хүүхэд авч харахад айгүй хэцүү байсан л ахал да. Манайхан ч одоо тэр үед гэхээр хөвшлэн зүгээр аялын визээр гараад тэгэл харлаад ажил дуусаад ирж байгаа хүмүүс айгүй байгаа шүү дээ. Албан ёсны бичиг баримтхөө үед бол хүүхдээ авах ямарч боломжгүй шүү дээ. Тэгэхээр би бол нэг яг аав ээж нарыг бол амиа боддог гэж бол ерөөсөө бодохгүй байна. Хүүхдээ хаяад за эндээс нэг жоохон салаад толгой амрыг явж байгаа хүн баарг л байхгүй хадаад нэг 101 хүн тийм хүмүүс байд юм бэлээ. Яг үнэхээр ингээд тэр бол нөгөө нэг төрсний дараах депресстэй хамааралтай байдаг бах хөрх юм нь. Би бол яг тэгж бодож байна тий. Бүр ингээд хүүхэд хайрлах энэ процесс ч айгүй сони юм билээ шүү дээ. Хүмүүс бол янз бүр байдаг тий. Зарим нь бол хүүхдэд төрөөл хараал хайр төрдөг. За миний хувьд бол би тийм хүн биш байсан байгаа байхгүй юу. Би хараал хайр төрөөл ингээл ямар хөөрхөн хүүхэд вэ гэж ерөөсө бодогдог байхгүй юу. Ингээд нэг сар 2 сар өнгөрөөд магадгүй нөх төрсний дараах депресс надад одоо baby blue гэдээ ярьдэн штэ тий нэг тийм хүүхдээсээ юм зайтай мэдрэмж надад төрөөд исэн байхгүй би хооллоод ундлаа тэрвэржсэн хэрнээсээ ингээд амар юм асгарсан хайр ерөөсөө төрөхгүй байгаад байсан. Тэгээд нэг сар 2 сартаа болоод өөдөөс нэг хөөрхөн инээдэг болох үед би гинт ингээд хөөх ямар хөөрхөн юм бэ гэдэг амар асгарсан хайр төрөөд тэгээ яг тийм мэдрэмж төрөнгүүт надаас ингээд нөгөө сүү айгүй ихээр гарч эхлээд тэгжсэн байхгүй. Тэгэхээр хүн болгоны нөгөө хайрын мэдрэмж чи яг яриад байгаа шиг биш шүү дээ. Одоо хүн болгон шууд төрөөл хайрын мэдрэмж төрөхгүй. Эрэгтэй хүний хувьд бол тэр чинь бас бүр айгүй зайтай байд юм бэлээ. Одоо ингээд бид нар хамтдаа амьдрал хүүхдийн жижиг үйлдэлүүдийг хараад өдөр болгон ингээ хамт байгаад тахаар бүр ингээ тасаж харилна гэдэг шиг те ингээ хайр улам төрдөг байгаа байхгүй. Тэгэхээр тийм хөөрхөн жижигхэн юмнуудыг харж чадахгүй байхаар чинь жоохон юм зайтай болчих юм шиг санагдсан. Тийм яг үнэн. Би ч гэсэн яг төрөнгүүтээ тийм шууд алгарсан хайрыг тань яг үнэндээ мэдрээгүй хөөх нэрээ надаас хүн гараад ирчлээ гэсэн нэг тийм бодлол яг үнэндээ бол төрсөн. Тэрнээс ингээл төрөнгүүтээ бараг шууд ингээл ээж мэж гэж хүмүүс амар шууд мэдэрдэг гэдгсэн яг тийм төрөнгүүтээ шууд тэгж амар мэдрээгүй. Тэгсээр нэ би яг ингээд нэг тийм амтэн шиг мэдрэмж аваад байсан шүү дээ. Одоо нөгөө нэг амтны нэг инстинкт байдаг шүү дээ. Тэ хүүхдээ харамлдаг. Яг тийм инстинкт надад төрөөд байсан. Ингээд гаднаас хүмүүс ирээл хүүхд мөх тэрхэхээр ингээд нэг тийм харамлаад нөхрөөсөө хүртэл харамлаад ингээд би өөрөө л тэрмээр ингээд нэг тийм бала
Тий, Анхны нэг төрөлхтөнд яг хамгаалаад байгаа тийм юм шиг тий. сонин тий. Тэгсэн хэрнээ яг тийм асгарсан хайр майр тийм сонин юм мэдрэмж бас байхгүй. Нэг тийм сонин л байсан. Тийш асуурсан хайр чи хизээ төрсөн бэ? Сайн хэлж мэдэхгүй байна. Ер нь нөгөө нэг манай охин ч нөгөө шарлал марлал гээд дээр буцаж эмнэлэг юмлэгт гэвтэл ер нь ингээд айгүй тийм сэтгэл зүйн хувьд айгүй савлгаатай байсан болохоор яг тэрийгээ сайн хийж санахгүй байна. Тэгээ нөгөө бааж Аа. маахгүй уйлж муулаад би ч нэг тийм жоохон драма байсан байхгүй эхний төрөлтөн дээр. Тэ. Би бол яг асуурсан хайр хизээ төрсөн бид одоо ягаад тэгэхээр яг тэгэл асуурсан хайр мэдэрсний дараа миний сүү гараад ирсэн байхгүй юу? Нөгөө Аха. хүний сүү чинь хүний тархитай амир шууд холбоотой байдаг гэд аюу Аха. их уншаал байгаа надад ерөөсөө тэр нь мэдрэгдэхгүй би хүүхдээ өсгөж болохгүй сүүтэл байх хэрэгтэй гэл ингээл дотроо бодоод нөгөө мөмний тухай аюу их бодоод хүн болгон намайг амир стресстүүлэл чи ингээл хүүхдээ хөхүүлэх ёстой те сүү чи хаана байна гэл тэнгүүд би өөрөө бас Тэгэхээр яана амар сүү ядаргаатай хайшчваа тий. чадж байгаа юм болоо чадахгүй байгаа юм болоо гэл ингээл мөмний тухай бодоод тахаас ингээд нөгөө хүүхдээ нэг ингээд хараад хайр ерөөсөө төрөхгүй хайр төрөхгүй гэх нь одоо хайшаа чинь айгу муухай сонсогдож чинь гэхдээ ингээд нэг тийм бүр нэг цаанаасаа уярсан тийм нэг мэдрэмж төрөхгүй тэгээд 2 сартай болоод манай хүүхэд өөдөөс нэг юм мошилдсан чинь амар хөөрхөн санагдал тэгэл дотор хүртэл ингээ уйраал тэгсэн чинь маргааш нь шууд сүү орцсон шүү дээ. Сонирхолтой. Харин тэр мөмний асуудалтай хэцүү байдаг те ядаргаатай хүн болгоо хажуугаас янз юм яриад тахаар. Тэ. За тэрийг өөр ингээд сэдв болгож ярихгүй бол хадуурлаа. За тийм байна. За. Түрүүн дуусгая гэжсэн тэгээд одоо хүртэл дуусгаагүй л явж байна. За тэгээ хүн болго өөрснийхөө ойлгох хаа болж өгвөл хүүхдтэйгээ нээлттэй байгаарай. Бүх юм алхам татмаа ер нь ярьж байгаарай гэж миний зүгээс хэлмээр байна. Чиний зүгээс юу хэлмээр байна? За онцгийн шаардлагагүй бол бити хүүхдээ орхиж яваарэ. Бүр үнэхээр нөгөө энэ даашаалуулгын хэлсэн шиг навшин амьдрал те одоо бүр хараал идсэн муухай амьдрал биш л болвол нэг жижигхэн эмийг сайжруулъя л гэж бодож байгаа бол хүүхэдтэйгээ хамт явах сонголтыг хийгээд үгүй бол аав ээжийнхээ үүрэг хариуцлагыг хүлээгээд зарим боломжуудыг төвчээд те за одоосаа одоо амьдрал ийм л байх юм байна. Магадгүй бүх юм хангалуун байхгүй ч гэсэн би ээж хүн би аав хүн хүүхэдтэйгээ би хамт байна гэдэг шийдвэрийг гаргаарай. Бүгд юм баян байх заавал албатай биш. Гэтэ элэг бүтэн байх, хүүхдтэйгээ байх боломж бол таны гарт байгаа шүү. За гоё яриаслаа. Дараагийн бичлэгээр үзье. Баяртай. Баяртай.